Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За та нартай гэгээн тонголог энэхүү сайхан гэрэл цацарсан өдрийн мэд хүргэе. Гэж бичээ цонхороо ардл бүүдийсэн эмо өдөр байсан байж тээ. Шаал худлаа мэд дэвшүүлжлээ. Киноны хувьд бол Дензел Вашингтон ахын гол дүрдэн тоглосон гурвалсан цуврал бөгөөд энэний хамгийн ихний ангийг ярьж өгөх болно. Манайх угаасаа юугаал утаа кино тоглоо сууж байхад галзуу кино байх нь тов тодорхой. За шууд кино руугаа дайраад орцгоё. Манай ах хүүг Роберт Маккал гэдэг. Экс-Тэнксийн явган цэрэг болон батлан хамгаалах яам мааманд ажиллаж байсан ер нь насаараа цэрэг цагдаагийн газраар явсан тийм яхир ах хүү. Ер нь өвсөдий буюу эмх цэгцгөө зүйл дургүй нэг тийм эмгэгтэй. Хийж буй бүх үйлдэлээ цаг тавьж тэрэндээ багтааж хийхийг гэрмэлцдэг. Гавьяаны хамралтанд гарсан Роб маань барилгын материал зардаг дэлгүүрт ажиллах бөгөөд эхнэрч байхгүй, хүүхэдч байхгүй ганцаараа юуцэр болтлоо явсан. Оройдоос тухтай нойрсож чадхаа байсан ядар өвгөн хажуугийн кафед орон аяга цай унга номоо уншиж нойроо хүргэдэг зуршилтай болсон. Энэ кафед бас байнга ордог охин байх бөгөөд нэрийг нь Тэри гэдэг. За ингэвэлж болж шүү. Манай хоёр хаа нэг үг солилцдог. За ер нь ичнэ танилуд. Энэ Тэри гэдэг охин нь биеийн үнэлэгчл юм шиг байна. За ингэвэлж болохгүй шүү. Утсаар дуудлага ирж гадаач ирчлээ гэд хартал Сумогийн Журио зиндаанд барилдаж баймаар бие хаатай өөхөн бөмбөг машиндаа чихцэлдэн сууж байх нь тэр. Ман Тэри ч дуртай дургу гараад явна. Ажил юм байна одоо яа гэх вэ? Роб ажлынхаа бас нэг Журио зиндааны өөхөн бөмбөг хөвд асгалжуулан хамгаалтын албанд тэнцүүлчих санаатай үзэж тарнаа. Нөгөөх нь угаасаа төвчээргүй цайны цагаараа хоригдсан бүх юмыг нь нууцаар лавж угаад робот баригдаад загнуулж байгаа юм. Маргааш оройн Роб уламжлал ёсоор нөгөө кафед орж ирэх үед Тэри охин нүднийхэн доор хөхнөц болцсон өчигдрийн өөхөн бөмбөгөл шанаа өгсөн тодорхой байгаа юм л да. Роб тэр хоёр анх удаа нилээ дотны ярилцах бөгөөд Тэригийн жинхэнэ нэрийг Алина гэдэг дуучин болох сонирхолтой ч яаж яваачин бүүмэд нохойн замаар орчихсон яваа энэ. Дуулсан дуунуудаа робот өгөөд мань хоёр гэрлүүгээ хансангаа гудмаар алхаж явтал хар машин урд нь хөндөрлсөн зогсоод дотроос нэг Иесус Христос шиг нөгөөх нь Ленин гоо шиг хоёр Руская собака бууж ирж нөгөө охиныг үйлчлүүлэгчтэй яаж харьцаад байгаа юм бэ гэснээ алганы гадар хэсгийн амтыг үзүүлснээр машин руугаа чихэж орхино. Тэгснээ манай робот нэрийн хуудасаа өгөөд энэ дугаар руу залгаарай. Энэ хүүхэн шал дэмий илүү гоё сайхан амт явуулъя гэд хөдлөн одохуулна. Маргааш оройн уламжлал ёсоор Роберт маань кафед ирлэг кафен босс цаа тэрэг чин нохоо шиг балбаад нүур аманд болов болцсон эмнэлэг твдэж байна гэсэн. Гэд очоод хартал байхгүй хөөрхөн охиныг арай дэндүүлээ хайцсан юм л да. Хамт ажилдаг хүүхэн болсон явдлыг хэлэх бөгөөд нөгөө Ленин шиг эр үйлчлүүлэгчийнхээ өөдөөс цор хийсэн гэд шийтгэж байгаа гэд ийм болгоод хайсан байх бөгөөд дахиад асуудал гаргавал хэлийг нь таслана энэ төр гэж хүртэл айлгсан байдаг шүү. Мань Робч санаа завнаас та баахан бодол дарагдаас та. Ленин шиг офис дээр ирээд пэд үсрээ сууж байтал мань Роб орж ирээд чиний хэвдэрт ордлон үдсэн тэр охиныг чөлөөлмөр байна. Маа энэ $9,800 бэлнээр гэтэл энэ дэрж байхыг бодоход овоол бүх зүрхтэй өвөө бол та. За яах вэ? Би энэ мөнгөж авъя. Гэхдээ 1 сарын л хугацаанд шүү. Энэ мөнгийг наадах чинь 2-7 хоногт л олж өгдөг юм. Миний хамгийн залуу бараа байгаа юм да. Гэснээ 2 туйлд сэтгцэн өвчтэй маа хаашаа. За наад мөнгө аваад тэр нь тонилж үз. Яг уу явандаа нилээн хэрэггүй болоод ирэхээр чамд үнгүй өгье. Өвгөнгөө. Гэхэд манай Роб цооц гэд гарч явах гэснээ болон хаалгын төвжин эргэн тойрныг нилээн ажиглаж байгаад л цагаа ажиллуулад 16 секунд гэснээ тэнд байх гар доорх материалаар нөгөө хэдийг чинь ёстой шүүсийн шахаж гарна да. Нөгийнх нь өдрөө өрөнгө чихээд нөгөөх нь вино онгойлгочоор юу ч хүүсийж чаяад цагаа хартал 26 секундэд нийт 5 залууг эрлэг рүү нийлгээсэн байдаг. За тэгээд нөгөө Ленин дээр очиод цус их алдаж байгаа учир чи 30 секундын дараа наад заван шалан дээр нүд аних болно. $9,800 суулж. Харин чиний зодсон Алина бол эдгээд гараад ирнэ. $9,800-ыг л авчихгүй дээ өгшөө. Гэд хэлж дуусаагүй байтал нөгөө хүнч ансгаа хааж амжилгүй дээшээ дэвшин одох болно.
Тухайн хэрэг явдлын талаар телевизээр ч нэг шүүгээл үгсэн Ленин шиг залуугийн ар нуулалтаа нэг ярвайсан нөхөр Оросоос хувийн онгоцоор нэлж ирээл. Хэргийн газар тэрэн эргэн тойрны 6 гудамжны камерын бичлэгийг над бэлэн болгож өгөн тэргэж томорч яваад. Маргааш нь Робыг ажил дээр иртэл нөгөө хамгаалтын албанд оруулахар бэлдэж байсан бөмбөөхөө ажилласаа гарсан гэх бөгөөд ээжийнх нь хоолны газар дэгдээд очтол ээжийнх нь хоолны газар өмнөх орон шатчихсан. Тэгээд ээжтэй туслах хэрэгтэй болсон гин. Энэ хооронд нөгөө ярвайсан царайч чинь хэдэн Ирланд дээр ирэн мөнгө төлж байгаа мөртлөө та нараас хамгаалт авч чадахгүй байна. Тэр гэснээ нүрийг нь бараг цаашаа жихэгдэж ордол нь нүдэж гарна. Бас овоо хэрцгий манд байх нэ. Энэ дагуулад яваад байгаа нь бохир цагдаа. Оросуудаа хамтарч ажилладаг. Нөгөө яруугар царайчин хяналтын камераас хэдэн зураг олоод авсан. Дээр нь манай Роб бичигдсэн байна л да. За, ер нь асуудал нэлээд хүндэрхэн дамжиггүй болж ирв шүү. Энэ хоёр цагдаа бас бохир дандаа тэр хавийнхаа цагаач иргэдийн хоолны газрыг дарамтлж мөнгө салгадаг бөгөөд Роб тэднийг мэдчихсэн. Ажлынх нь бөмбөхөгийн ээжийн хоолны газрыг энэ хоёр шатаасныг ч олж мэдсэн байдаг. Самхин бичлэг хийгээд авчихсан. Та хоёр хүмүүсээс авсан мөнгөө эргүүлээд өгөөхөө. Яхаараа тэгдгийм. Тэрний оронд чамайг танилгоо далаа ус руу шидчихээ л дээ. Гэж хэлж дуусаагүй байтал хоёр хамарны мөгөөс баруун хойшоо болж хүмүүсээс авсан мөнгөө бүрэн бүтнээр нь эргүүлж өг. Үгүй бол та хоёрын бохир бичлэг мэдээ болгоноор цацагдах болно шүү гэж дарамтлах болно. Нөгөө хоёр нь ч маргааш нь дарамтлж авсан бүх мөнгөө цайны газруудад буцааж өгнө. За тэгч байтал өнөө яруугар царайтай биеэрээ дүүрэн Нупагадийн энтергийн шивцэн оросчин Алинаг эмдэх захиж байсан бие үнэлэгч хүүхний гэртний ирчихсэн. Алинатай дутна гэж дууллаа. Хизээ сүл дуулдсан бэ. Энтергээд элдэг бимс шалгааж байгаад нэг хар арьстай хүү эмнэлэг дээр ирээд Алинаг асууж ирсэн. Тэрнээс хойш дахиж хараагүй гэж хэлтэл муу удалж охин. Гэт хоолойг нь боогоод хөнөөж өрхөн. Ер нь бол манай Роби үнэрийг авсан тодорхой болж Ленин царайтыг оффист орох үед араас нь энэ нөхөр дагаж ороод эргэж гараагүй байна гэд хартал мань Роб дүрээрээ байж ухаан тэр. Дараа өдөр нь Роб ажил дээрээ мөрөөр ажиллаа хийгээ сууж байхад нь бас нэг дээрэмч орж ирэн буу тулгаад бас мөнгөний хуу хамаа зогсохгүй кас хүүхний бөгжийг нь тайлуулж аваад арилаад алах болсон. Буруу газраа л орж ирж дээрэм хийлээдэ энэ жаал. Маргааш нь Касч хүүхэн ажилдаа ирээд каса нээтэл бөгж нь байх бөгөөд Роб буруу газартаа орж ирсэн дээрэмчний учрыг олоод эргүүлж бөгжийг авчирч өгсөн энэ байж. Роб гэртээ байж байтал нөгөө ярвайсан царайд хурж ирэн та Орос цоогийн газарт болсон хэргийн талаар дуулсан уу? Би хэргийг мөрдөгч байгаа юм. Та тэнд ер нь юу хийж явсан юм бэ? Гэхэд за нэг 3 першгэл хосчих санаатай очсон юм да. Нэг найзтайгаа уулзах гэж очисон ч найз маань хүүхэд нь халуурсан гэд ирээгүй. Гэхэд нөгөө Алинагийн хамтрагч охины зургийг үзүүлэн энэ эмэгтэйг таних уу? Манай хүнч харсан жим шиг юу лээ байц. Энтэр гэж мэлцэж байгаад нөгөө хүнч явах гэтэл намайг яаж олсон юм бэ? Би төлбөрөө бэлнээр төлсөн. Захиалга өгөөгүй. Хоёр зээр дээрээ тэнд шогшиж очсон. Намайг яаж олсон юм? Гэхэд нөгөөх нь бид олох ёстой хүмүүсээ заавал олдог гээл. Их сүр юм яриад гараад явна да. Манай Робч Орос хулмасны үнэр авсан тодорхой. Бэлтгэл ажилд орон баахан юм нааш цааш нь болгон бараг тесрэх бөмбөгийн тэр угсраад байгаа мó яагаад байгаа юм бүү мэд. Оройн кафедаа сууж байтал барилгын хувцастай нөхөр орж ирэн кофе захиалаад суутал Роб. Ой нөхөр чи хэдүүлээ байгаа. Барилгын хувцас мовцгууссан. Цагилгаан чиний гар ингэ шаадгүй штэ юмаа ёо гэхэд нөгөөх нь моо хөгшин сабака гараа нүдэн тарагдахаар өргөөд орих. Өчрийг ч олноо гэд. Дөхөж ирэх үед нь уншиж байсан номороо түнхийг нь цөм чихэж хаяад тогны арзэд тэр хутга шургуулж кротог үүсгэн тоггүй болгоод гадаа хүлээж байсан Орос холмоснууд нь сайхан зөвд үзэж чадлагүй хоосон хоцорч байгаа юм. Роб гарч ирээд нөгөө хэдийн зургийг утсаараа баахан дарж аваад цаашаа алхаад алга болох үед нь гарууд машинаасаа бүүн заавал амьдаар нь барин шүү. Энтергээ цөр бадруулан араас нь дагна. Кинолийн хойно салт сарнин нэгнээрээ хөөж яваад юучгүй хэмэгчүүлэх нь тодорхой. Орос холмоснууд гэрт нь хүрэлцэн ирэх үед мань Робч зүгээр ангаагаа сууж өгнө гэж юу байхав тэ нөгөө бэлдсэн тактикаа хэрэгжүүлэхээр хүлээж суух нь ойлгомжтой. Түрүүний кафед болсон зодооны үеэр хөлөндөө шарх авсан байсан Роб мэдээж Монгол хүн биш учраас шархаа долоож идгэж чадахгүй тул зүг юм бол халаан шархаа эртний грекийн арга техникээр эмчил. Яг энэ үед нойлынх нь гадаа Орос холмос хангалах бөгөөд нэгэд ортол юу гээл тэр дотор нь өмдөө шовдлцсон сууж байх юм ойлгомжтой. Өөр газраас камераар нөгөө эдийг ажиглаад байж байдаг юм байгаа үстэй. Нөгөө ярвгарч бидний эрхийг мэдж байж бошоо түргэн олцгоо. Эсвэл олж чаддаг жинхэнэ ориг холуулснуудыг дуудах болно шүү.
гэх болсон доо. Манай Роберт маргааш нь хуучин цуг албанд хүчин зүтгэдэг байсан найзуудаараа ирэн өнөө яруугаар царайтын талаар мэдээлэл олж өгөхийг хүсэх бөгөөд хуучны найз Сьюзан нь чи бие үнэлэх зардаг 5 хулиган биш. Оросын маш том мафийн бүлэглэлийн Бостон дахь салбарын сүрүүлч гэсэн юм биш. Харин наад ярвасан нөхөрчин бол байдал бисцсэн үед гарч иж асуудлыг шийддэг Оросын тусгай өвчнөд ажиллаж байсан бүр тагнуулын газрын дарга байсан хүн юм байна. Ер нь бол чиний бүх танил найз болон чамайг цааш нь харуулж байж л санаа намрах байх та. Яруугаар царайт цог явж байсан бохир цагдаа нарынхаа хоёрыг нь цааш харуулад шайргийн аманд нь чихэд орхисон бөгөөд нэг нь харин одоо болтол ажил дээр очиагүй орс сураггүй байгаа юм байна гэн. Роб тэр үлдсэн нэг цагтаа дээр нь явж очиод илгэрүү нь шанаадж машинд нь чихэж гавлаад машиныг нь алсан утааг нь шаланкаар салон руу наруулаад цонхыг хаагаад угаарын хийгээр хордуулаад ёстой нэг чангалж гарна да. Пушкин гэж ямар атсан байна. Ямар очиртай юм. Бүгдийг л гэж жоод нөгөөхөө дагуулад махны үйлдвэрт яваад очихч яг үнэндээ махны үйлдвэр биш мөнгө угаадаг газар байх бөгөөд ёстой л нэг орос холмос дэлгэсний цаанаас бараг цоригтол ханхарлахаар баахан орсуудын үүрлүү явж орон тентхийн овгорт нь буу тулгаад чамайг их үнэнч гэж дуулсан. Энэ хүмүүстэй бууга хаяад хэвтэх гэж хэл. Ингээд хоёр өндөг рүү нь бууга аншин. Нөгөөх нь ч өндгөндөө хайртай учир мэдээж нөгөөдөл нь бууга буузган мань Роб тэнд ажиллаж байсан цагаа жирэгдэд Пушкин талархснаа илэрхийлж байгаа юм шүү гэд угааж байсан мөнгнөөс нь өөрийн юм шиг сайхан тарааж өгөндөө. Нөгөө бохир цагдаа 911 рүү залгаж цагдаа дууд гэж хэлэн манийрийн банкны сейфний төлхөөрийг авч банкнд очин сейфэнд нь байсан флаш дискийг авна. Энэ хооронд цагдаа нар мөнгө угаадаг газар дээр их бөгөөд орос холомсуудыг бүгдийн тоолоод баршгүй их мөнгөнд дунд нь хүлээд орхисон байх нь тэр. Манай Роб шүүд. Ай яа. Киноны үйл явдал улам сонирхолтой болж ирж байна да. За, түр тайм аут. Энэ кино болон энэ киноны дараагийн 2 ангид монгол хэлээр Univision-ийн видео санд орсон байгаа. Та нарт энэ кино таалагдж байгаа бол Tokyo App руу ороод кино сансуур ороод Equalizer гэж хайгаад дараагийн ангиудыг үзэх боломжтойгоос гадна Tokyo App-аар төлбөрөө төлсөн тохиолдолд төлсөн мөнгөний чинь 50% нь буцаад Tokyo Dance чинь cashback хийгдэж орно гэд боддоо. Кино сан, кино багц бүгдд нь хамааралтай. Юу шүү. Энэ урамшуул маань 7 дугаар сарын 31-нд дуусах юм шүү. Тэгэхээр яараарай минь янууд минь. За ер нь Токио суулгацсан байхад Univision-ийн төлбөрөө төлөх, төлбөрийн задаргаа харах, кино хайн түрээслэх гээд бүх үйлчилгээг нэг дороос авч болдог гэдгийг эрх биш ихэнх нь мэддэг болоо байлгүй дээ. Тэбэц. За буцаад кино руу орцгоё. Нөгөө яруугаар царай чинь ресторанд нэг монхоос юмтай сууж байх бөгөөд нөгөө монхор нь манай хүмүүс тэрнийг олох болно гэж хэлээд нойлороо тэрийгэд босоод удалгүй Роберт суугаад цаад монхоод ч ирэхгүй. Хүмүүсээ дэшээ дэвшиж дуусгаас өмнө Пушкин гой руу яриад энэ ажлаа дуусгах яах вэ? Бүтэхгүй юм байна гэд хэлээд өрх. Гэхэд нөгөөх нь шазгаар ир. Юу гээл заг ихэвд ойлгомжтой. Робч санаагаа өөрчлөвөл залгаараа гэж дугаараа бичүүлдээснэ. Төрөний бардам ам шалдан гой буюу монхоодгийн цуснууж болсон нүдний шилийг нь хундганд хийж орхиод гараад явна. Гэртээ очиод нөгөө бохир цагдаагийн сейфнээс авсан флашаа нээтэл Пушкин гой бүх хөрөнгийн мэдээлэл холбоо сүлбээ бүхий хүмүүсийнх нь нэрсгээд баахан материал дотор нь тууж явдаг. Энэ мэдээлэл дунд нь Русская Собакудын нефтийн маш том бизнестэй тооноор нь бүр усан онгоцоор нефт зөө зардаг болохыг мэдсэн Роберт Хенигчгүй очиод нөгөө онгоцуудын хөөчгөө дэлбэлээд хэдэн тонн AI-92 агаар тоос болон замхарч байгаа юм. Хайр юм. Пушкин гооч баг харахаас наагуурлын болох нь тодорхой. Нөгөө яруугаар царайт руу яриад л бошоо наад нөхрөө барьж авахгүй бол би хөрөнгө мөнгө алдаж дуусах нь энэ төр гэхэд яруугаарт мэрэгэн санаа төрж ажлынх нь хамт олныг барьцаалан амийг амиар солих тохиролцоо санал болгодог. Роб ч явж очих нь тодорхой. Тавшаар офицер гэсэн автобусан суугаад л явж байгааг нь орос холмостнууд улсныхын GPS байрлалаар нь харан хүлээцгэн. Автобусч байрлалд ирлээ гэтэл дотор нь хүн байхгүй. Манер GPS-ээр харж байсан утсан автобусанд үлдээгээд дуудлагыг өөр утас руу шилжүүлээд яриад явсан байгаа байхгүй юу? Яа, саква. Тэгэж нөгөө үеийг маллад цаг хожоод нөгөө өөрөө барьцаалагдсан ажлын хамт олон руугаа очин тэнд нь байх хоёрыг тонилгож орхиод ажлын хэдийгэ аварч чадна. Тэр оронд яруугаар царайд ч хүмүүстэйгээ айлчлан ирэх бөгөөд Роб дэлгүүрийн гэрлүүдийг унтраа хаалгуудыг түгжээд бууцрыг гаргахгүй буйныг оруулахгүй тэндээ нэгийг үүсгэхээр болж байгаа юм. Амар сахал ус царай зүстэй гарууд ч хэдэн тийс салаад хайж гарна да. Манай хүн тэр зур дэлгүүр дотор сетап бэлдсэн нэг нэгээр нь хулгам зурм магнжмөө мэтэл түүж өгөн дөө. Эхнийхийг нь дүүжлээ.
дараагийнхыг сүл байд нөгөөх нь өрөмдөөд. Энэ Вайкингийн үлдэгдэл харин үздэгч шилэн хүзүүндээ толны хэлтэрхий зоолгон бурхан болно. Роб нэлээд шарх авчихсан хэвдэж байтал ажлынх нь өөхөн бөмбөхөө гарч ирэн цугтаа цугтаж байхдаа бөмбөхөө хөлөндөө буудуулчих. Роб хамтран ажиллагчийгаа цахилгааны удирдлага өрөөрөө 30 секундын дотор очоорой гэж явуулаад сүүлээс 2 дахь гэмт этгээдэг дэлбэлээд дуусгаж орхив. За ингээд яруугаар ганцаараа үлдэж өөхөн бөмбөхөөгийн араас дагаж очоод яг алах гэж байтал Роб гарч ирэн хадаасны буугаар хэдэнтэй нэвцүүлбэн эрлэг луга болгож байгаа юм. Энэ Оросууд бүр анх кино эхэлж байхад тэр 9800 авчихсан байсан бол бүгдээрээ мэд мэлтийгээл ажил үйлсэн ч бүтэмжтэй л явж байгаа байсан да. Энэ үйл явдлаас 3 хоногийн дараа Москва хотод Пушкин гой битүү хамгаалагчаар дүүрэн орд харштай тайван амгалан шүршүүрт орж байтал Роберт могоон толгойг таслах гэж ирлээ гэснээр 220 ватт цохиулаад бас алчхаж байгаа нь энэ. Киноны төгсгөлд Алина Робиг олж ирэн цагийн ажилд орсноо хэлэн бас ном уншдаг болсон тухайгаа хэлээд баярлалаа хэмээн явж чадна. Амьдралын там болгож байсан тэр бүх орос холомснуудыг нь юучгүй хүйс тэмтэрснийг бол мэдэхгүй л дэвхөрх. За тэгээд Дензел Вашингтон ахын тоглосон энэхүү One Man Army төрөлдөө masterpiece болсон бүтээлийн дараагийн 2 ангийг үзмээр байвал түрүүн зааж өгсөн аргаар хямдхан ороод үзчих болно шүү. Энийг дахин нэг сануулчих хэд. Токи суулгаал болоо. Окей. Өнөөдрийн кино маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн олон 100 киногоор эргээд уулзах болно. Түр баяртай бяцхан садрын. Хайр шүү.